Ирээдүйн хамгийн том чадвар бол хурдан сурах, буруу зүйлээ хурдан засах, би мэднэгээд зогсохгүй байх. Аливаа мэргэжил устж болно. Харин сурах чадвар устдагвэ. Тэм Сайн байна уу? Эрцай сүгийн заяа мэдлэж байна. Та бүхэнтэйгээ энэ удаагийн бичлэгээр уулзсаадаа баяртай байна. За ингээд өнөөдрийн бичлэг болохоор би өөрөө сонссон мэдсэн зүйлийг бас та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодсон юм аа. За ингээд бичлэгээ эхлэе. За та бодоод үзтээ хэрвээ хэн нэгэн танд 10-аас 20 жилийн дараа тэтгэврт гарахын тулд мөнгө хураах шаардлагагүй болно гэж хэлвэл та идэхгүй. Энэ үгийг жирийн нэг хүн биш. Tesla үүсгэн байгуулагч дэлхийн хамгийн нөлөөтэй хүмүүсийн нэг Elon Musk хэлсэн. Бидний өнөөгийн амьдрал бол тийм ээ одоо ажил хийж гин, мөнгө олж гин, хадгалж гин, ирээдүйн тэтгэвртээ бэлдэж гин тийм ээ. Гэтэл Musk юу гэж хэлсэн бэ гэхээр хэрвээ хэмэл оюун ухааны талаар бидний ярьж байгаа зүйлс бодит болвол тэтгэврт зориулж мөнгө хураах ойлголт өөрөө утгагүй болно гэж ингэж хэлсэн байна. За тэгэхээр энэ бол үнэхээр ихтгэл найдвар уу эсвэл маш аюултай төөрөгдөл юм болов уу? За тэгвэл өнөөдрийн бичлэгээр бид тийм ээ Elon Musk яг юу хэлснийг хэмэл оюун ухаан яагаад бүхнийг өөрчлөн үзэж байгаа юм болоо? Мөн тэтгэвэр, мөнгө, ажил, ирээдүйд яахыг энгийн ойлгомжтой байдлаар ярилцъя. За одоогийн байдлаар дэлхийд даяар хүмүүс тийм ээ AI-д ажлаа алдна гэж айж байгаа тийм ээ. Инфляц өсөж, өр зээл нэмэгдэж, тэтгэврт гарахад хангалттай мөнгө байж чадахгүй гэж санаа зовж байна. Гэтэл дүүний хажуугаар тийм ээ одоо хэмэл оюун ухаан бол үнэхээр одоо зогсоох товчгүй хурдаа багасгах тохиргоогүй тийм ээ асар хурдтай хөгжиж байна. Тэгээ та нар ч гэсэн одоо тийм ээ амьдралдаа мэдэрч байгаа хэрэг тийм ээ аль хэдийн тийм ээ одоо ChatGPT, AI гэдэг амьдралдаа одоо тийм ээ өөрсдийнхөө их бага хэмжээгээр одоо хэрэглээд дадаад ирж байна. Тэгвэл Elon Musk тийм ээ одоо AI-ийн хөгжлийг тийм ээ дуунаас хурдан цунами гэж одоо нэрлсэн. Бидний ойлголтоор бол цунами гэдэг нь маш одоо аимшигтай зүйл тийм ээ. Аимшигтай сонсогдож магадгүй. Гэхдээ Musk-ийн одоо хэлж байгаагаар тийм ээ энэ бол суурил биш ээ, сэрэг дохио юм аа гэж хэлж байна. Хэрвээ бид ойлгож бэлтгэж чадвал энэ нь гамшиг биш, харин боломж юм аа. Тэгвэл Elon Musk яг юу хэлэх гээд байна вэ гэвэл тийм ээ. Түүний логик нь одоо маш энгийн. За хэмэл оюун ухаан нь оюун ухааны өртгийг бараг тэг болгоно. За нэгдүгээр тийм ээ оюун ухааны өртгийг бараг тэг болгоно. За хоёрдугаарт роботууд хөдөлмөрийн өртгийг бараг тэг болгоно гэж ингэж үзэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл энэ юу гэсэн үг вэ тийм ээ? Оюун ухаан болоод хөдөлмөр бараг үнэгүй болно гэсэн үг. Ингэснээр үйлдвэрлэл, үйлчлэгээ, бүтээмж асар хурдтай өснө. Орон байр, эрүүл мэнд, боловсрол, зугаа цэнгэл, өдөр тутмын үйлчлэгээ бараг хүн бүрт хүртээмжтэй болно. Тиймээс тэтгэврт гараад яаж амьдрах вэ гэдэг асуулт өөрөө утгагүй болж магадгүй гэж Musk одоо үзэж байгаа юм байна. За тэгвэл энд нэг чухал ойлголт байгаа. Үн гэж юу вэ? Үн гэдэг бол бараа үйлчлэгээний гарц, мөнгөний нийлүүлэлттэй харьцсан харьцаа. Хэрвээ бараа үйлчлэгээний хэмжээ мөнгнөөс хурдан өсвөл үн нь ундаг. За тэгвэл AI-ийн ачаар бараа үйлчлэгээ тесрэлт шиг бүр нэмэгдэнэ. Тиймээс хүмүүс одоо ядуурах биш харин бүр бүх зүйл хямдарна гэж Musk үзэж байгаа. Магадгүй тийм ээ улс бүрийн одоо засгийн газрууд мөнгө хэвсээр байж магадгүй. Гэхдээ бодит үйлдвэрлэл түүнээс ч одоо хурдан өснө. Тэгээ ийм үед тэтгэвэр гэдэг нь мөнгө биш үйлчлэгээний хүртээмж болно. Та орон байртай байна, эрүүл мэндийн үйлчлэгээтэй байна, зугаа цэнгэж чадна. Амьдралыг одоо дэмжих суур хэрэгцээ одоо бүх зүйл бэлэн байна гэсэн үг. Гэхдээ энд нэг том асуудал гарч ирнэ. Хэрвээ хөдөлмөрийн өртөг тэг, оюун ухааны өртөг тэг болчихвол компаниуд асар их ашиг олно. Тэгвэл тийм ээ энд хэн худалдан авагч байх вэ? Хэн хэрэглэгч байх вэ? Гэвэл за энд бүх нийтийн үндсэн орлого, бүх нийтийн өндөр орлого гэсэн ийм одоо ойлголтууд гарч ирнэ. Гэхдээ Musk бол тийм ээ энэ бол татвар авч тараах тухай яриа бишээ гэж онцолдог. Түүний бодлоор үйлчлэгээ өөрөө хямд болно, амьдрахад зайлшгүй хэрэгтэй зүйлс автоматар хангагдана. Гэхдээ Musk өөрөө ч гэсэн хэлсэн. Надад бүх хариулт гэхдээ алгаа. Энэ зам шулуун биш, амархан биш, донслоотой гэж. Тэгээ яг одоо энэ шилжилтийн үе тийм ээ ажилгүйд л нэмэгдэж магадгүй. Нийгмийн тэгш бус байдал үүсч магадгүй, бодлого удирдлага хоцорч магадгүй. Тиймээс бид тийм ээ AI ирлээ гэд юу ч хийхгүй зүгээр суух хамгийн аюултай. Elon Musk нэг маш чухал үг хэлсэн байдаг. Тэр нь болохоор тийм ээ
буруу байсан ч өөдрөг байх нь зөв байсан ч гутран байснаас амьдралын чанарт илүү дээрээ гэж. AI бол заавал сайн зүйлч биш, заавал муу зүйл биш. Бид харин яаж бэлтгэхээс шалтгаалнаа. Тиймээс би тань нэгэн одоо асуулт үлдээ. Та ирээдүг айцтаа өгдөх үү эсвэл ойлгож бэлтгэх үү? За бас нэг мэдээ KBS-с үтсэн байгаа. Тэр нь юу вэ гэхээр өөрийнхөө CV-г намтрыг одоо 100 газар илгээсэн боловч татгалцсан хариу авсан. Тэгээ ажил орох гээд. Тэгээд нягтлан бодогч, хөгжүүлэгчгээд нэгэн цагт одоо алдартай байсан мэргэжлүүдийг химэл оюун ухаан AI орлож байгаа нь үнэхээр одоо очирдон бодит байдал болоод байна гэд ийм мэдээ байсан. Тэгээ энэ мэдээг үтсэн. Тэгээд энэ мэдээний гол санаа би бас та бүхэндээ ингээ хүрхийг зорьё. AI буюу химэл оюун ухаан шин залуу ажилтнуудын орон зайг хамгийн түрүүнд одоо шахаж мэргэжлийн карьерийн эхний шат нурж эхэлж байна. Тэгээ ялангуяа одоо залуу мэргэжлийн залуу хүмүүс бол бас ажил олоход маш одоо хэцүү байна гэдэг чинь тийм ээ. За үүн нэгдүгээр одоо мэргэжлийн нягтлан бодогч. Тэгээ мэргэжлийн нягтлан бодогчийн шалгалтанд 5 жил бэлдээд одоо тэнцсэн ч гэсэн заавал хийх ёстой дадлагын ажлын байр нь одоо олдохгүй байх жишээ тийм ээ. 3 сарын дотор 100 гаруй анкет илгээсэн ч одоо тэр нь амжилтгүй болсон байна гэсэн ийм одоо мэдээ гарсан. Тэгээд шалтгаан нь болохоор эдийн засгийн уналт, засгийн газрын буруу эрэлт нийлүүлэлтийн тооцоо. Тэгээд AI-ийн залуу нягтлангийн хийдэг ажлыг бүрэн орлож эхэлсэн ийм шалтгаантай байгаа. За өмнө 1-3 жилийн одоо туршлагатай нягтлангууд тийм ээ одоо дата зэгслэх, алдаа шалгах, Excel боловсруулах гэдэг энэ бүх ажлыг одоо хийдэг байсан. Гэтэл одоо үүнийг AI хэдхэн минутын дотор алдаагүй одоо хийдэг болсон. За хоёрдугаарт нь AI бол тийм ээ сургах шаардлагагүй, алдаа гаргахгүй ажилтан гэж баг хэлж болохоор тийм ээ. За залуу ажилтныг авлаа гэхэд сургах хэрэгтэй. Тэгээд ажиллаа гэхэд тийм алдаа гаргана, зардал гаргана. Гэтэл AI бол сурахгүй, алдаа баг, хурдан, бас хямд. Тиймээс залуу нягтлан авснаас AI ашигласан илүү ашигтай гэж одоо компаниуд үзэх болж байгаа. За 3 дугаарт нь AI шалгалт өгвөл яах вэ? За 2024 оны байдлаар мэргэжлийн шалгалтыг AI-аар хийлгэхэд 1-р шатад 90% тэнцсэн. Хүний дундаж онооноос 37% өндөр байсан. За тэгвэл дүгнэлт нь эндээс тийм ээ энгийн стандарт ажлыг AI аль хэдийн давсан. Тиймээс нягтлан бодогчийн тоог цаашид багасгах ёстой гэж мэргэжилтээ одоо хэлж байна. 4-р нь IT салбарт илүү хүнд цохилт ирсэн. За өмнө нь бол код бичиж чаддаг л байвал одоо ажилтай байсан. Гэтэл одоо бол нэг ажлын байранд 200-аас 500 хүн өрсөлдөж байна. За энэ болохоор гэхдээ Солонгосын одоо жишээгээр шүү дээ тийм ээ. Тэгвэл жуниор буюу одоо залуу ажилчид 0-оос 3 жилийн туршлагатай ийм хүмүүс болохоор хамгийн түрүүнд одоо шахагдаж тийм ээ ажлын байр алдах юм боломжтой болж байна. За 5-дугаарт нь AI маань одоо код бичиж байна гэдэг чинь. За тэгвэл хөгжүүлэгчид тийм ээ AI тушаал өгөөд хэдхэн секундэд бүтэн код гаргуулж байна. Тэгээ өмнө нь бол одоо жуниор хөгжүүлэгчээр хийлэгдэх байсан ажлыг одоо AI шууд хийж өгдөг болсон гэж байна. За 6-дугаарт нь компаниудын бодит цооцоог аваад үзэх юм бол за тухайн компани 5 төрлийн AI-ийн үйлчилгээ ашиглаж байна гэж бодоход сарын нийт зардал нь 73 мянган вон. Энэ болохоор одоо компанид нэг тийм том ачаал биш. Харьцуулаад үзэх юм бол жуниор ажилтан анхны цалин жилд 50 сая вон. Тэгээд нэмэлтээр одоо сургалтын зардал, алдаа гаргах эрсдэл, удирдаг чиглүүл цаг хугацаа гэдэг ингээд нэлээд одоо том зардал гарна. Гэтэл AI-ийн хувьд болохоор нэг AI сард 300 мянган вон. Тэгээ нэг жилээр нь тооцоод үзэх юм бол маш хямдхан, алдаа бага. Хэрэгтэй үед бол хизээд бэлэн байна. Тэгээ олон хүний ажлыг орлож чадна гэдэг. Тэгээ ийм одоо ашигтай байгаа тийм ээ. Дал утга нь юу вэ гэхээр тийм ээ. AI хийж чадах ажлын төлөө хүн авд ажиллах нь эдийн засгийн хувьд ашиггүй гэж одоо үзэж байгаа юм байна тийм ээ. Тиймээс компаниуд AI-аар орлуулж болох ажлуудыг шинэ хүн авахгүйгээр ялангуяа тэр дотроо тийм ээ 0-оос 3 жилийн одоо туршлагатай ийм залуу ажлуудыг авахгүйгээр AI-аар орлуулж хийж байгаа. Тэгээ эцсийн одоо дүндээ юу гэж хэлгээд байгаа гэхээр AI бол одоо ажлыг бүхэлд нь булаагаагүй харин карьерийн эхлэлийг одоо устгаж байна гэж хэлж болно. Тэгээ хамгийн аюултай бүлэг нь болохоор нягтлан IT хөгжүүлэгч, офисын оюуны ажил хийдэг хүмүүс тийм ээ. Ялангуяа одоо тэр дотор 0-оос 5 жилийн туршлагатай ийм хүмүүс. Ажлаа алдах буюу эсвэл ажил олоход одоо хэцүү
болж байгаа ийм одоо эрүүн үед ирээд байна. За тэгвэл бас нэг зүйлийг одоо судлаад үзлээ. Энд юу гэхээр ирээдүйд AI-д ялагдахгүй 5 чадвар юу юм бэ? За тэгвэл ирээдүйд AI-д ялагдахгүй 5 чадвар. Нэгдүгээрт нь асуудлыг олж харах чадвар. За AI болоод хүнийг одоо харьцуулаад явъя л да. AI өгсөн асуудлыг маш сайн шийднэ. Харин хүн бол ямар асуудал хамгийн чухал вэ гэдгийг олж харнаа. Ирээдүйд одоо үнэлэгдэх хүн ямар хүн байх вэ гэхээр юуг автоматжуулах вэ? Юу хамгийн их алдагдал үүсгэж байна вэ гэсэн зөв асуултыг тавьж чаддаг хүн хамгийн үнцэнтэй хүн болно. Тэгээ энэ юу гэсэн үг гэхээр AI-д асуулт өгдөг хүн нь AI-д ялагдахгүй гэсэн үг. Хоёрдугаарт шүүмжлэлтэй сэтгэх чадвар. За үүнд AI яадаг вэ гэхээр AI нь итгэлтэй мэд хариу өгнө. Гэхдээ алдаатай худал байж болно. Гэтэл хүн логикоор шалгана, их сурвалжийг нягтлан, эрсдлийг урьдчилан хардаг. Тэгэхээр энэ хоёрыг дүгнээд үзэхэд юу гэхээр AI-ийн гаргасан үр дүнг шалгаж шүүн тунгааж чаддаг хүн л үлдэнэ гэсэн үг. За 3 дахь чадвар нь юу гэхээр хүнтэй ажиллах нөлөөлөх чадвар. За AI нь болохоор тооцоолно, бичнэ, тайлбарлана. Гэхдээ итгэл төрүүлэхгүй, айд сэргэлзээг ойлгохгүй, баг удирдахгүй. Тэгвэл дараах чадвар үн цэнтэй хэвээр байна. Тэр нь юу гэхээр харилцаа, хэлэлцээр, манлайлал, сэтгэл зүйн ойлголт гэдэг. За энийг болохоор хүн хийж чадна. Ийм чадвартай хүн AI-д ялагдахгүй. Дөрөвдүгээрт нь олон чадварыг хослуулах. Зөвхөн нэг ур чадвартай байна гэдэг бол эрсдэлтэй тийм ээ. 2, 3-аар нь хослуулах чадвар нь одоо өөрийгөө хамгаалж байгаа хамгаалт болно. За жишээлбэл нягтлан хүн байлаа гэхэд дата ойлголт. За програм хөгжүүлэгч байлаа гэхэд бизнес сэтгэлгээтэй байх. Контент бүтээгч байлаа гэхэд AI-ыг мөн маркетинг бас чаддаг байх хэрэгтэй. За эмч байлаа гэхэд илүү одоо сайн технологи мэддэг байх. AI бол нэг л салбарыг орлоно. Гэтэл хүн бол өөрөө хичээх юм бол тийм ээ хосмол чадварыг одоо эзэмшиж болно. 5 дугаарт нь тасралтгүй суралцах чадвар. За AI бол одоо шинжлэгдээд явна. Гэтэл хүн бол шинжлэхдэггүй бол шахагдана. Ирээдүйн хамгийн том чадвар бол хурдан сурах, буруу зүйлээ хурдан засах, би мэднэгээд зогсохгүй байх. Аливаа мэргэжил устж болно. Харин сурах чадвар устдагвэ. Тэм учраас одоо сурах чадвараа хөгжүүлэх, аливаа нэгэн зүйлийг хурдан сурна гэдэг бол маш сайн одоо давуу тал. За ингээд үүнийг нэг өгүүлбэр дүгнээд хэлэх юм бол AI-д ажлаа булгаалгаж болно. Харин AI-ыг ашиглаж чаддаг хүн ирээдүйг гартаа оруулнаа. За ингээд дуусгая. Тэгээд үнэхээр одоо бидний ирээдүй тийм ээ хинч одоо тааж хэлж чадахгүй ч гэсэн ерөнхийдөө ийм одоо чиглэлээр явна гэдэг ингээд баагаар бид нэгэл харагдаал ингээд байгаад байна тийм ээ. Тэм учраас бид нар аль болохоор тийм ээ бидний ирээдүй, бидний үр хөвгтийн ирээдүй ямар байх нь гэдгийг ерөнхийдөө бас ингээд өөртөө хараал тэрний дагуу өөртөө сургаал, боловсруулаад чиглэлд явна гэдэг бол маш одоо сайн тийм ээ бэлтгэл байхаа гэж бодож байна. Тэгээд эхнээс нь дуустал хамт байсан танд баярлалаа. Хэрвээ энэ сэдв танд хэрэгтэй санагдсан бол лайк дарж сэтгэл үлдээгээрэй. Мөн суугаад дагахаа бүү мартаарай. За өнөөдрийн бичлэгээрээ хамт байсан танд баярлалаа. Хэрвээ танд энэ бичлэг таалагдсан бол хэрэгтэй хүндэн түгээгээрэй. Баярлалаа. Баяртай. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.